811. Хүнд сонсогчдоо энэ удаагийн хөтөлбөрөө чанаргүй зээлийн эргэн төлөлт, эрсдэл, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ сэдвээр бэлтгэлээ. Хөгжлийн банк олон улсын зах зээлээс гадаад валютаар хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийг үндэсний стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар макро эдийн засгийг бодитоор дэмжих зорилготой төрийн өмчийн цорын ганц бодлогын банк. Тус банкны өнгөрсөн 11 жилийн түүх 2011-2017 оны хөгжлийн банкны тухай хуультай шууд холбоотой. Учир нь энэ хоёр хуулиар банкны засаглал, санхүүжилтийн шийдвэр гаргалт, хяналтын тогтолцоог зогсуулж ирсэн юм. 2011-ээс 2022 оны хугацаанд нийтдээ 3.5 тэрбум Америк доллартай тэнцэх хэмжээний урт хугацаатай эк үүсвэрийг олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн байна. Үүний 1.5 тэрбум Америк доллар нь засгийн газрын, тодорхойлбол Чингис бонд үлдсэн 2 тэрбум Америк долларыг хөгжлийн банк өөрөө татан төвлөрүүлжээ. Монгол банкны шалгалтаар тус банкны 3.2 их найдын зээлийн активаас 1.8 их найд нь чанаргүй зээл, үүнээс 1.3 их найд нь 2012-оос 2016 онд гарсан гэж хөгжлийн банкны гүйцэтгэх захирал мандуул мэдээллээ. Үүний 80% нь засгийн газар улсын хурлын шийдвэрээр гарчээ. Батлагдсан хуулийнхаа хэрэгжилтийн үйлчлэлээр нь зээлүүдээ хувааж үзэж байгаа юм. Өнгөрөх оны эцсээр Монгол банкнаас шалгалт орж, хөгжлийн банк нийтдээ 3.2 их найд төгрөгийн зээлийн активтай байсан. За үүний 1.8 их найд төгрөг нь чанаргүй зээл болсон гэсэн дүгнэлт гаргасан ба. Хөгжлийн банкны хувьд бол үүсгэн байгуулагдсан цагаас хойш 2011 онд нэг хууль батлагдсан. 2017 онд дахиад нэг хууль батлагдсан ба. Би яг энэ хуулийн хэрэгжилтийн дагуу чанаргүй зээлүүд нь яаж хуваагдаж байгааг хэлье. 2012-оос 16 онд энэ 1.8 их найд төгрөгийн чанаргүй зээлийн 1.3 их найд төгрөг нь бол энэ онуудад гарчээ. 2012-оос 16 онд. За харин шинэ хууль батлагдсанаас хойш буюу 2017-оос 2022 онд бол 500 тэрбум төгрөг ингэж гарсан байна. Их үүсвэрийн хувьд бол хөгжлийн банк Чингис бондыг бас зарцуулалтыг нь хариуцсан байгаа. За нийтдээ 3.5 тэрбум долларын зээлийн олголт хийсэн байдаг. За үүнээс 2.7 тэрбум доллар буюу 80% нь улсын их хурл засгийн газрын шийдвэрээр гарсан зээл байгаа. Төв банкны хяналт байхгүй, санхүүгийн зохистой харьцаа алдагдсан, сайн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаанд тусгаж ажиллаагүй нь олон эрсдлийг бий болгосон. Тус банкны чанаргүй зээлтэй холбоотой хэрэгтээ 85 этгээд 6 хуулийн этгээдийг яллагдагчаар татсан. Эдгээрийн зарим нь төрийн өндөр албан тушаалтан байр гэж авилгатай тэмцэх газрын хэвлэл олон нийтэд харилцах ажилтан комиссар Тэмүүлэн тодтоглоо. За хөгжлийн банктай холбоотой асуудлыг бол энэ оны 1-р сард хэрэгнээж, үйлдэлүүдэд хэрэгнээж үрдэн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Одоо энэ хөгжлийн банктай холбоотой зарим хэргүүдийг бол шалгаж дууссан. За ингээд хэргийн оролцогч нарт бол хэргийн материалыг танилцуулах ажиллагаа бол яг одоо явагдаж байна. За хөгжлийн банкны одоо энэ чанаргүй зээл олгосон асуудалд бол хэрэгнээж, мөрдөн шалгах ажиллагаа бол явуулсан. За өнөөдрийн байдлаар бол уг хэрэгт бол 85 этгээдийг яллагдагчаар, за мөн 6 поли этгээдийг мөн яллагдагчаар татсан. Одоо мөрдөн шалгаж дууссан зарим хэрэгүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хөргүүлэх гэж байна. Хэргийн материал танилцуулах одоо ажиллагаа явагдаж байна. За энэ 85 яллагдагчаар татагдсан этгээдүүд улс төрт нөлөөгөхийн этгээдүүд холбогдсон яллагдагчаар татагдсан. За мөн одоо энэ хөгжлийн банкны за тухайн үеийн одоо энэ албан тушаалд ажиллаж исэн, их бүхий албан тушаалд ажиллаж исэн хүмүүс гих мэтчлэн албан тушаалтнууд аж ахуй нэгжүүд бол яллагдагчаар татагдсан байж. Эхний одоо мөрдөн шалгаж дууссан зарим хэрэгүүдийг шилжүүлж байна. За мөн үргэлжлүүлээд шалгаж байгаа хэрэгүүд байгаа. Өнөөдрийн байдлаар хөгжлийн банкнаас гарсан чанаргүй зээлээс 778.3 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдөд байна. 50 гаруй хэргийг мөрдөн шалгасан, 2 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай хүлээж авсан. 80 гаруй албан тушаалтан аж ахуй нэгж яллагдагчаар татагдан орж ирсэн гэж ерөнхий прокурорын орлогч Чинбат хэллээ.
За авилгатай тэмцэх газраас Хөгжлийн банкны судалтай холбогдуулж 2012 оноос 21 онуудад олгосон зээлийн асуудалтай холбогдуулж одоо 50 гаруй хэрэгт одоо мөрдөн шилгээ ажиллагаа явуулсан. За ингээд хэрэг хүртэлцийн шатанд явуулсан одоо ажиллагааны үр дүн өнөөдрийн байдлаар бол бид хоёр мөрдөн байцаалтын хэргийг за шүүх шилжүүлэх саналтай авилгатай тэмцэх газраас хүлээж аваад байна. За энэ хоёр хэрэг дээр бол Хөгжлийн банкны эрх хүхийн албан тушаалтнууд, за аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, төрийн албан тушаалтнууд, албан тушаалын эрх мэдлэлээ урвуулан ашиглаж өөртөө бол бусад давуу байдал олгосон 80 гаруй одоо албан тушаалтан аж ахуйн нэгж одоо илгшээр татагдаж ингэж орж ирсэн байна. За үүнээс гадна одоо авилгатай тэмцэх газарт Хөгжлийн банкнаас зээл аваад чанаргүй ангилалд орж зээлийн төлөөгүй 20 гаруй одоо хэрэгт бол хэрэг хүртэлтийн ажиллагаа явуулж байна. 22 оны 1 сарын 20-оос хойш одоо мөрдөн шилгээ ажиллагаа явуулж байгаа эдгээр хэрэгүүд дээр 2.3 их 80 төгрөгийн зээл олгосон энэ асуудлын шалгаад эндээс бол одоо 778 тэрбум төгрөгийн хохирлыг одоо бичлэн төлөөсөн. Энэ бол яг одоо мөрдөх байгууллага прокурорын одоо зүгээс эрүүгийн хэрэг дээр гаргасан тоо үзүүлэлт бол зээлийн өргөн төлөлтийн дүү мэдээ байгаамаа. Энэ дотроос бол нэр бүхий 14 аж ахуйн нэгж бол зээлийг бүрэн төлж барагдуулсан ийм дүнтэй байна. Мөн 20 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. 1-р сараас хойш 778 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн. Нэр бүхий 14 аж ахуйн нэгж авсан зээлээ бүрэн төлж барагдуулсан гэж ерөнхий прокурорын орлогч Жимбат мэдгдлээ. Тус банк эрх мэдэл албан тушаал өндөртэй хүмүүсийн касс болж хувирсныг энэ баримтаас харж болно. Үүнд сангийн сайд жавхлан буруутай гэх тайлбарыг улсын хурлын гишүүн Пүрвдөрж хийлээ. Арай хитрээд байгаа юм шүү. Та яасан айхтар устэрж байна? Наадах устраа өөр дөр хий. Өөрийн чинь 2017 онд батлагдсан тэр өөрийн чинь банкн дээр батлагдсан өргөн барьсан тэр хуулиар энэ ард түмний банкыг хэдхэн даргын компани банк болгосон шүү. 2016 он хүртэл наадах банк чинь 2000 аж ахуй нэгжид зээл өгдөг. Ийм жирийн бизнесмен очоод хэн нэгэн даргын явуулгуур очоод зээл авдаг байсан банк байсан байхгүй юу? Тэр тогтоолын төсөл гаргаж байгаа. Энэ банкыг Хөгжлийн банкыг 40 хүн зээл авдаг банк болгоо үстэй чи. Дарга нарын банк болгоо үстэй. Ард түмний банкыг. Тэгээ бүх юмыг ингээд устэржүүлээ. Та нар энэ сонсголоор байна штэ. Энэ Хөгжлийн банкыг ардсан намдар наана гэвэл ёстой. Гонжинжо голионы бас. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг улсын хурлын 15 дугаар тогтоолоор 2011 онд баталсан. Үүнээс хойш бодлогын зөвлөл нэртэй бүтцийг засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 15-ны 179 дугаар тогтоолоор байгуулж тэр зөвлөл нь бондын зарцуулалтын бүх шийдвэрийг гаргадаг байжээ. Ингээд 2012-оос 2016 онд засгийн газар Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг дангаараа шийдсэн байдгийг. Тодорхойлбол 120 дугаар тогтоолоор тухайн үеийн ханшаар 8.1 их найд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргуулахаар даалгаснаас 2.5 тэрбум Америк доллар тухайн үеийн ханшаар 5.4 их найд төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байна. Энэ тогтоолууд нь бүтээн байгуулалт, аж үйлдвэрийг дэмжих нэрийн дор ихэвчлэн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа нь бэлэн болоогүй төсөл, хувь компаниудын нэр цохон зөвхөн энэ компанид санхүүжилтийг олгох хэмээн даалгасан тогтоолууд байна. Жишээ нь шинэ яармаг орон сууцны хороололд 50 сая Америк долларын зээл олго гэж үүрэгдсэн тогтоол байна. Мөн төмрийн үйлдвэрийг дэмжих нэрийн дор Монла компани Берин группт зээл олгохыг шууд Хөгжлийн банкнд үүрэгдэжээ. Үүний баримт цагаан дээр хараар бичигдэж үлдсэн гэдгийг сангийн сайд жавхлан онцолсон юм. Хөгжлийн банкны тухайд орсон нэмэлт өөрчлөлт бол засгийн газраас өргөн барьсан хууль шүү. Сая засгийн газраас өргөн барьсан хуулбар дээр их хурл ажлын хэсэг гараа явсан. За намайг мэргэжлийн үнгээд би ажлын хэсгийг ахлаад явсан баг. Тэгэхээр би санаачсан зүйл биш. Их хурл дээр засгийн газар дээр Хөгжлийн банкны зээлийг шийддэг биш. Энэ улс төрийн байгууллагаас улс төрийн институтээс ангид болгож дотоод хяналт шалгалтыг нь одоо сайжруулж дээрээс нь Хөгжлийн банк 17 оны дээр хуулинд өөрчлөлт ортол засгийн газрын байгууллагыг дотоод аудиторал энэ одоо банкыг шалгадаг ийм хязгаарлагддаг бол ийм битүү тогтолцоод байсан. За энийг харин хөндлөнгөөс бие даасан мэргэжлийн байгууллага Монгол банк шалгадаг болсон энэ хуулиар. За харин энээс хойш Монгол банкны удаа дараагийн шалгалтаар энэ банкны энэ чанаргүй зээлүүд одоо харин ил болж ингэж гарч ирж байгаа юм шүү. Энэ хуулийн тогтолцооны өөрчлөлтийн үр дүн нь энэ юм байна. За харин 16 оноос хойш гарсан энэ чанаргүй зээлүүд дээр одоо завхрал гарсан, Хөгжлийн банкны удирдлагууд дээр алдаа гарсан маш олон зүйлүүд байна. За харин энэ дээр бид одоо манай засгийн газар харин ч одоо энэ дээр хариуцлага тооцож энэ дээр хатуу чанга ажиллаж байгаа. Тийм ч учраас өнөөдрийн үр дүнгууд гарч байгаа юм. Харамсалтай нь энэ 1.8 их найдын 1.5
5 их найд одоо чанаргүй зээлийг үүсгэсэн энэ одоо тохиомол дотор байгаа энэ шийдвэрүүдэд оролцсон. За тухайн үед бол тэр бодлогын зөвлөл гэж байгаа. Бодлогын зөвлөл юу байх вэ? Бондын зарцуулалтыг шийддэг байсан. Тэр зөвлөл дээр ямар ч хариуцлага яригдахгүй байна өнөөдөр. Ямар ч асуудал яригдахгүй. Өнөөдөр тэр 1.3 их найд хэрвээ төлөгдсөн бол хэвийн байсан бол одоо өнөөдрийн хөгжлийн банкны энэ хүндрэл за эргэжил гарах болзошгүй бидний давж дуулах гэж зовж байгаа, зүдэрч байгаа, хамаг хүчээ тавьж байгаа энэ асуудлууд, энэ эрсдлүүд байхгүй байх байсан. Ийм л учиртай юм. Тэгэхээр одоо бүгдээрээ харыг нь хараар ялгаад, цагааныг нь цагаанаар ялгаад, тос усыг нь ялгаад энэ одоо энэ банкны цаана, энэ банкны асуудал, эрсдэлтэй асуудлын цаана энэ олон улсад Монгол улсын л нэр гарна. Одоо нөр та бүхний хэлдгээр тэр намын засаг, энэ намын засаг гэж харахгүй. Монгол улсын хөгжлийн банк л гэж байна. Тийм учраас энийг нэг сайхан ярьж аваад бүгдээрээ энэ банка аваад энэ чанаргүй зээлүүдэд төлөвлөөд нэг ил яриад ингэж явах нь зүйтэй. Засгийн газрын шийдвэр нь тусгайлан нэр бүхий компаниудад л зээл олго гэж хөгжлийн банкнд үүрэг өгөх байдлаар гарсан нь шудраг ардчилсан ёсны зарчимд нийцэхгүй. Төрн өөрөө хэн нэгэн дийлдэд давуу байдал бий болгодог байдлыг таслан зогсоох, нөгөө талаас сургамж авч хязээч дахин давтаж болохгүй алдаа гэдгийг сангийн сайд жавхлан тодотгож байлаа. Энд маш ноцтой нэг зүйл бий. Хөгжлийн банктай холбогдсон үйл ажиллагаанд тендерийн тухай хууль үйлчлэхгүй гэсэн заалтыг тендерийн тухай хуульд оруулж байгаад энэ бүхэл төсөл хөтөлбөрийг ямар ч тендергүйгээр санхүүжүүлжээ. Мөнгө нь олгогдсон ч төсөл нь хэрэгжээгүй. Нүдэнд харах, гарт барих үр дүн байхгүй зөвхөн өрл үлдээд байна. Хөгжлийн банкыг шалгах төр хорооны ахлагч улсын хурлын гишүүн анги хоёр. Энэ лоббирт оролцсон хүн нэг бүртээ уулзаж нээлттэй сонцгол хийхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа. Түүнчлэн хөгжлийн банкнаас гарсан чанаргүй зээлийн асуудал өндөр авахд мандуул захирал шүглүүлээсэн. Танд ялангуяа улс төрийн дарамт шахалт ирж байна уу гэж асуусан юм. 2012 онд байгуулагдсан бондын зөвлөл гэдэг байна. Энэ зөвлөлийн бүх гишүүдийг асууна гэсэн бодолтой байгаа. Энийг байгуулсан Монгол улсын 2 жирийн хэлэгч байна. Энэ хүмүүсийг дуудаж асууна гэрчээр дуудан байцаана гэсэн бодолтой байгаа. Монгол улсын сангийн сайдаар ажиллаж исэн хүмүүсийг дуудаж мөн асууна гэсэн бодолтой байгаа. За мөн холбогдох бүх албан шалтгаануудыг бас дуудана. За хэлээр гараа явцдаг зарим нэг хүн байгаа. Хүмүүсээ зүхтаалагддаг сурцтай. Энэ нь гарч явуулахгүй байх талд нь бас анхаарах шаардлага үүсэх баха. За энэний гол агуулга бол энэ дээр одоо бас улс төрчиж хүн хэлмэгдүүлж болохгүй. Нөгөө талаасаа бас ял завшуулж болохгүй. Гэсэн шудраг осны ийм одоо зарчмын үүднээс хандна гэсэн ийм итгэл өмшөлтэй байгаа. Хөгжлийн банкны захирал мандуул захирал асуулт байна. За энэ хөгжлийн банкны ер нь шалгалтын дөнгүүд бол олон нийтэд ерөөсөө урд нь мэдэг ил тод ингэж бас болохгүй ийм үйлдэлүүд бас байсан. Яг одоо энэ хөгжлийн банкны асуудал одоо ингэж өндөр авахд бол та бол шүглүүлээсэ. Миний санаж энэ оны 1 сард үлээсэн шиг санаж байна. За ингээд энэ хөгжлийн банк чи юу болчих вэ, яач вэ гэдэг олон нийтийн одоо анхааралд орж өнөөдөр улсын их хурл, засгийн газар, хууль хяналтын байгууллага цуглаараа одоо бараг л өр барагдуулах алба шиг ажиллаж байгаа. Ард иргэд маань одоо энд хэвлэл мэдээллийн байгууллагууд голноороо хүч төр дэмжлэг үзүүлсэн. Тэгэхээр танаас би шууд нэг ийм асуулт байгаа. Танд одоо ямар нэгэн одоо яг одоо энэ өр барагдуулах ажлыг яг гардан байлдаанд нөгөө хүнд гаруудтай нүүр тулж байгаа юм бол одоо таал байгаа даа л та. Тэгэхээр ямар нэг хүндрэл байна уу? Дарамт шахалт байна уу? Улс төрийн дарамт шахалт байна уу? Тэр дотор. Өөрөөр хэлбэл одоо улс төрийн албан тушаал ашиж байгаа. Ийм хүмүүсээс одоо таныг нингээ тэгээ гэж байгаа ийм ямарваа нэгэн ийм одоо дарамт шахалт байна уу гэдэг ийм асуулт байна. Мэргэсэн ловэрчтэй манай банкны одоогийн удирдлага нүүр тулж байна. Энэ бол зүгээр нэг банк зээлдэгчийн хоорондын харилцааны асуудал биш. Манай улсын хууль шүүхийн тогтолцооны цөмд нь тулж очих юм байна гэдгийг өдөр ирэх тутам ойлгож байна гэх тайлбарыг тэрээр өөрийн Twitter хуудасаараа албан ёсоор мэдгдлээ. Оны эцэст нийт эргэн төлөлтийг 1.80 төгрөг түргэж оны эхэнд 1.3% байсан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээг 20% түргэхээр зорж байна. Ингэснээр хөгжлийн банк санхүүгийн үзүүлэлтийн хувьд дампуурах эрсдлээс бүрэн гарч хэвийн үйл ажиллагаатай болж банк бие даан ирэх оны өөрийн удирдлага хэрэгжүүлэх чадамжтай болох. Цаашид хөгжлийн банкны Монгол улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд стратеги ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжилтээр хангах үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлнэ гэж сангийн сайд жавхлан онцолсон юм. Хүндэт сонсогчдоо бид энэ удаагийн хөтөлбөрөөр чанаргүй зээлийн эргэн төлөлт эрсдэл
урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ сэдвээр хүргэлээ. Редактор Зол Зая, найруулагч Амбалд Орж, нэвтрүүлэгч Сайн Тод.